Сайн байцгаана уу та бүхэндээ. Өнөөдөр мэндийг хүргэе. Шинэ хэмжлэг маань ихэд бэлэн болсон байна. За ойрд ажил ихтэй зам муутай байсан учраас бичлэг хийх цаг хугацаа бас маш бага байлаа. За бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлээр үйл өгний талаар үзцгээе. Тэгэхээр дэвтэр балаа бэлдээд надтай хамт хичээлд орцгоё. За Франц хэлний үйл өгнүүд маань 3 бүлэгт хуваагддаг байгаа. Төгсгөлөөсөө хамаарат premier groupe 1-р бүлэг, deuxième groupe 2-р бүлэг, troisième groupe 3-р бүлэг. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 1-р бүлгийн үйл өгнүүдийг одоо цаг дээр хувиргаж сурцгаана. 1-р бүлгийн өгнүүд маань ямар төгсгөлтэй байдаг байх нь вэ гэдгийг харцгаая. Er төгсгөлтэй бүх үйл өгнүүд 1-р бүлэгт хамаардаг байх нь байна. Тэгэхээр Франц хэлний үйл өгнүүд маань бүх үйл өгнүүдийн 90%-ийг нь 1-р бүлгийн үйл үг эзэлдэг гэж үздэг. За тэгэхээр бүгдээрээ жишээгээр харцгаая. Aimer хайрлах, дурлах, дуртай байх. Acheter худалдаж авах. Payer төлбөр төлөх. Commencer эхлэх гэх мэтчлэн үеэр төгсгөлтэй бүх өгнүүд 1-р бүлэгт хамаардаг байх нь. Үйл үг маань өгүүлбэрийн эзэн биеэс хамааран хувирч байдаг. За эдгээрээс шалтгаалan үйл өгнүүдийг бас дөрмийн ба дөрмийн бус гэж ангилдаг байх нь байна. Ганцхан үйл үг aller явах гэдэг үйл үг маань 1-р бүлэгт хамаардаг. Яагаад тэгэхээр дөрмийн бус үйл үг учраас. За тэгэхээр яг дараагийн хичээлээрээ aller гэдэг үгийнхаа хувирлыг тусад нь авч үзцгээе. Тэгэхээр 1-р бүлгийн үйл өгнүүдийг бүгдээрээ одоо цаг дээр хувиргана гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр 1-р бүлгийн үйл өгнүүд маань одоо цаг дээр ямар төгсгөл авдаг байх нь вэ? Үйл өгнүүдэд хувиргахдаа бүгдээрээ өгүүлэгдэхүүн төлөөний өгнүүдэд ашиглаж хувиргадаг байгаа. За тэгэхээр je гэдэг дээр төгсгөл авах нь байна. Tu, es, il, elle, on, nous, ons, vous, z. Il avec un S, elle avec un S, ENT. За эдгээр төгсгөлүүдийг одоо цаг дээр авдаг байхад байна. За бүгдээрээ жишээ үг аваад одоо цаг дээр хувиргаж үзцгээе. За тэгэхээр яаж 1-р группийн үйл өгнүүдийг хувиргах вэ гэхээр үйл үг маань хувираагүй байгаа үедээ ER төгсгөлтэй байна. Тийм ээ. Тэгэхээр яг хувиргахдаа ER гэдэг төгсгөлийг нь устгаж хаяад үйл үгийн үндсэн дээр саяны үдсэн төгсгөлүүдэд залгаж хувиргадаг байгаа. За тэгэхээр aimer буюу хайрлах, дурлах, дуртай байх гэдэг үгийг бүгдээрээ одоо цаг дээр хувиргаж үзцгээе. J'aime. Tu aimes. Il aime. Elle aime. On aime. Nous aimons. Vous aimez. Ils aiment. Elles aiment. За та нар бүхний анзаарч байгаатлан nous, vous, il avec un S, elle avec un S гэдгийн S-нүүд нь үйл үг маань ихшгээр эхэлж байгаа учраас холбоос үүсэж z гэж аваа гаргаж байгааг анзаарч байгаа тийм ээ. За тэрэн дээр сайн анхаараарай. За бүгдээрээ дараагийн үйл үгийг хувиргаж үзцгээе. Regarder. 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 Харах, үзэх гэсэн утгаар илэрхийлдэг үйл үг байгаа. За je regarde. Tu regardes. Il regarde. Elle regarde. Nous regardons. Vous regardez. Il regarde. Elle regarde. За тэгэхээр үйл үгээ хувиргахдаа ER төгсгөлийг авч хаяад үгийнхаа үндсэн дээр төгсгөлүүдэд залгадаг байх нь байна. За дөрөв хэлсэнчлэн үйл үгийг бас дөрмийн ба дөрмийн бус гэж ангилдаг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр яг бүгдээрээ дөрмийн бус үйл өгнүүдийг хувиргаж үзцгээе. За GER төгсгөлтэй үйл өгнүүд. Жишээлх юм бол manger идэх, nager сэлэх, voyager аялах гэх мэтчлэн GER төгсгөлтэй үйл өгнүүд. За эдгээр үйл өгнүүд маань яагаад дөрмийн бус хувирдаг юм бэ гэдгийг харцгаая. Жишээлх юм бол бүгдээрээ manger
буюу идэх гэдэг үг рүүгээ хуургаж үзцгээе. Тэгэхээр je mange, tu manges, il mange, elle mange, on mange, nous mangeons. Vous mangez, il mange, elle mange. За тэгэхээр яг авж байгаа төгсгөлүүд маань бол өөрчлөгдөхгүй байх нь шүү дээ. Ер нь яг л нөгөө төгсгөл залгах ёстой төгсгөлнүүдэд залгаад nous mangeons гэд нэг өөрчлөлт гарсан байгаа. Дөрөвний хэлсэнчлэн нөгөө eur төгсгөлийн ингээд авч хаяад үгийнхаа үндсэн дээр залгана гэж хэлсэн тийм ээ. Nous гэдэг дээр нэг өөрчлөлт ороод ирчихэж байна. Тэгэхээр nous mangeons гэд нөгөө je үсгээ je гэж одоо аваа гаргаж ирэхийн тулд үсгээ нэмж өгдөг байх нь байна. За хэрвээ үсэг одоо нэмж өгөхгүй байх юм бол nous mangeons гэж дуудагдах нь шүү дээ. Ж үсгийн араас о орчих юм бол г гэж дуудагдаад гэд нөгөө үсгээ их шиг нэмчих юм бол ж гэж дуудагдах нь байна. За ийм өөрчлөлт орж ирдэг учраас дөрмийн бос үйл үг байх нь байна. За дараагийн дөрмийн бос үйл үг маань CER төгсөлтийн үйл өгнүүд байдаг байна. Жишээлх юм бол commencer эхлэх гэдэг үйл үг байна. За бүгдээрээ хуургаж үзцгээе. Je commence, tu commences, il, elle, on commence, nous commençons, vous commencez, il avec un S, elle avec un S, commence. За дөрөвний одоо нөгөө manger гэдэг үйл үгтэй адилхан бас nous гэдэг дээр өөрчлөлт орж ирж байгаа юм. Тэгэхээр яг нөгөө C үсэг маань CCD болж хувирдаг байх нь. Хэрвээ байгаа C үсгээр нь биччих юм бол nous commençons гэж нэрлэгд одоо дуудагдах нь шүү дээ. Аваагаар нь одоо дуудахын тулд CCD одоо болж өөрчлөгддөг байх нь. За дараагийн одоо дөрвийн бос үйл өгнүүд ямар байх вэ гэхээр ишгийн араас гийгүүлэгч үсэг ороод тэгээд eur төгсгөлтэй үйл өгнүүд хамаарагдах нь. За жишээлх юм бол acheter худалдаж авах гэдэг үг байна. За бүгдээрээ хувиргаж үзцгээе. J'achète, tu achètes, il, elle, on achète, nous achetons, vous achetez, ils, elles achètent. За тэгэхээр яг нөгөө их шиг маань акцент грав болж хувирдаг байх нь. Тэгэхээр гэж дуудагдана тийм ээ. Бүгдээрээ өмнөх хичээлүүд дээр үзсэн байгаа. За тэгэхээр nous, vous гэдэг дээр өөрчлөлт орохгүй nous achetons, vous achetez. За дараагийн дөрвийн бос үйл өгнүүд маань EDER, ELER. За та бүхэн анзаарч байгаа бол саяны нөгөө acheter гэдэг үг маань одоо баг энэ одоо юунд орох нь шүү дээ. Дөрмийн бус хувиралт. Гэхдээ зэрэг Франц хэлний дүрм. Тийм болохоор яг байгаагаар нь л чиглэх хэрэгтэй байна. За тэгэхээр EDER, ELER одоо төгсгөлтэй үйл өгнүүд маань яаж өөрчлөгддөг вэ гэхээр одоо хоёр гийгүүлэгч үсэг авдаг байх нь. Тэгэхээр T эсвэл L гэсэн хоёр одоо гийгүүлэгч маань хоёр болж хувирах нь шүү дээ, тийм ээ. За бүгдээрээ жишээгээр авч харцгаая. Жишээлх юм бол appeler дуудах гэсэн үйл үг байна. За тэгэхээр nous болон vous дээр өөрчлөлт орохгүй. Одоо нөгөө appeler гэдэг үгийнхаа eur одоо төгсгөлийн авч хаяад appel L-ээр төгсөж байгаа нөгөө үгийнхаа үндсэн дээр төгсгөлүүдэд залгана гэсэн үг. За тэгэхээр өөрчлөлтүүдийг яаж өөрчлөгдөж байгааг нь бүгдээрээ харцгаая. За j'appelle, tu appelles, il, elle, on appelle, nous appelons, vous appelez, ils, elles appellent. За тэгэхээр яг харж байгаачлан nous дээр өөрчлөгдөхгүй ганцхан L-тэйгээ бичигдээд бусдын дээр нь хоёр L болж хувирдаг байх нь байна. За jeter гэдэг үйл үгийг харцгаая. Хаях тийм ээ. Тэгэхээр je jette, tu jettes, il, elle, on jette, nous jetons, vous jetez,
il, elle, jette. Тийм ээ. Сая дөрөвний appelé гэдэг үгтэй адилхан бас nous, vous гэдэг дээр өөрчлөлт орохгүйгээр бусдын дээр нь нөгөөдгийн үсэг маань 2 болж нэмэгдэх байх нь байна. За дараагийн дөрвийн бус үйл өгнүүд маань O, Y, E, R, U, Y, E, R төгсгөлтэй үйл өгнүүд дөрвийн бус үйл өгнөд хамаарагдах нь байна. Nous, vous гэдэг дээр өөрчлөлт өгөхгүй байх нь. За бүгдээрээ essuyer арчих гэдэг үйл үгийг хувиргаж үзцгээе. J'essuie, tu essuies, il, elle, on essuie, nous essuyons, vous essuyez, il, elles essuient. Тэгэхээр nous, vous гэдэг дээрээ y үсгээрээ бичигдээд бусдын дээр нь нөгөө y маань i болж хувирдаг байх нь. Энийг сайн анзаарах хэрэгтэй байх нь. Envoyer илгээх гэсэн үг байна. За j'envoie, tu envoies, il, elle, on envoie, nous envoyons, vous envoyez, il, elles envoient. За дөрөвнийхтэй адилхан nous, vous дээр өөрчлөлт өгөхгүйгээр бусдын дээр нь нөгөө y маань i болж хувирдаг байх нь. За ингээ бүгдээрээ нэгдүгээр бүлгийн үйл өгнүүд маань одоо цаг дээр ямар төгсгөл авч яаж хувирдахыг одоо үздэсгэлээ тийм ээ. За та нарт өнөөдөр гэрийн даалгавар өгнө. Би танарт хэдэн үйл өгөөгөөд тэрийгээ одоо саяны үздсэн дөрвийн дагуу хувиргаад комент хэсэгт бичиж үлдээгээрээ. За одоо үйл өгнүүдийнхээ хувирлыг сайн тогтоохын тулд одоо сайн бичиж одоо тий олон үйл өгнүүдийг хувиргаж дадал зуршил болгох хэрэгтэй байгаа. За та нарын хувирах үйл өгнүүд маань penser бодох, rappeler дуудах, сануудах, nager сэлэх, placer байрлуулах, одоо суулгах, espérer найдах, nettoyer одоо цэвэрлэх, appuyer дарах, түшүүлэх. За эдгээр өгнүүдийг та бүхэн одоо хувиргаад комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд дараагийн хичээлээр бүгдээрээ засаад одоо явцгаана. За ингээд өнөөдрийн маань бичлэг өгөр өндөрлөж байна. Надтай хамт бичлэг маань дуустал үзсэн одоо та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.